Hellboy 2.3-ыг нь бол дарна. За тэгээд одоо энэ чинээс харах юм бол start болон end frame гэсэн бол хэсгүүд байдаг. Сүүлийн үеийн зураг бичлэг, ялангуяа бичлэг гаргадаг AI хэрэгслүүд бол бүгдээрээ ийм start болон end гэсэн фреймтэй бол байдаг. Энэ нь яа гэм бэ гэх юм бол та start дээрээ жишээлх юм бол та юу гэх юм Lambo-гийн зураг оруулаад end дээрээ та юу гэдэг нэг одоо адууны зураг орууллаа гэхэд энэ Lambo болон энэ адуу хоёрын хооронд ямар нэгэн уялдаа холбоо бий болгоод энэ хоёрыг оролцуулсан бичлэг гаргахыг болвол энэ хэсэг нь бол хариуцдаг. За энэ залуу маань болохоор ингээд ийм бүжиглж байгаа юм хятад эмэгтэйгийн зургийг нь бол оруулж өгөөд за энэ ч болохоор одоо ингээд prompt-ыг нь оруулж болов гэж байна. Хэрвээ та нар гадаа Lambo тавьж байгаа бичлэг гаргамаар байх юм бол та нар end frame өгөхгүй та нар start frame өгнө. Тэгээд энэ prompt дээрээ болохоор тухайн гадаа нь яг ямар байгаа, цаг агаар нь ямар байгаа, нар мандж байгаа мó, жаргаж байгаа мó, бороо орж байгаа мó, Lambo чинь одоо хэр хурдан давхихын гэдэг ч юм уу, чи дотор нь суугаад жолоож байгаа мó гэх мэтчлэн бол prompt-ууд бол энэ ч бол оруулж өгнө. Бүгдээрээ болохоор одоо зураг оруулаад prompt-оор оруулсан болвол бүгдээрээ одоо энэ settings дээрээ бүгдээрээ жоохон хэд хэдэн зүйлсийг тохируулж үзнэ. За одоо энэ чинээс харж байгаа юм бол 1080 дээр тавих юм бол 10 секундын бичлэг гарч ирэхгүй 6 секундын бичлэг гарч ирээд 768 дээр тавих юм бол 10 секундын бичлэг гарч ирж байгааг харж болно. Энэ юу гэсэн үг вэ гэх юм бол одоо энэ залуу маань үнгүү 7 одоо өдрийнх нь эрхийг нь ашиглаж байгаа. Тийм учраас ямар нэгэн subscription төлөөгүй учраас зарим функцууд нь болвол ингээд одоо нэвтэрч болдоггүй жоохон тэгээ хориотой байдаг гэсэн үг. Тэгэхээр та нар одоо ямар нэгэн хиймэл оюун ухаан ашиглалаа гэхэд үнгүү дээр нь ашиглаж байгаа бол зарим нэг функцууд нь бол ажиллагаагүй байна. Хэрвээ бүх функцуудыг та нар ажилуулъя гэх юм бол тухайн subscription-ыг нь бол заавал төлнө гэсэн үг. За одоо ингээ харж байгаа 768 дээр дарсан чинь 6 секунд бол 10 секунд хуйлаа болоод сонгогдож байна. Одоо болохоор манай энэ залуу маань энэ Hellboy 2.3 гэдэг хиймэл оюун ухааныг 4 төрөлд болохоор одоо тест хийж үзнэ гэж байна. За эхнийх нь одоо саний эхнийх нь болохоор одоо физик хөдөлгөөн нь хэр сайн байгаа үгүйг нь болохоор тест хийж үзнэ. Хоёр дахь нь болохоор хэр бодит байгааг нь тест хийж үзнэ. Дараагийнх нь хэм бол одоо энэ хүний нүүрний хөдөлгөөн, хоолойны өнгө гэдэг ч юм уу иймэрхүү зүйлсийг тест хийж үзэх нь байна. Дөрөв дэх төрөл нь ямар төрөл юм бэ гэм бол та бүхэн ингээ харж байгаа. За эхнийх нь болохоор физик хөдөлгөөн хэр сайн байх талаар одоо тест хийж үзнэ гэсэн тийм ээ. Одоо энэ залуу маань болохоор энэ эмэгтэйгийн зургийг оруулаад одоо prompt-ыг нь оруулж өгсөн байна. За одоо бүгдээрээ энэхүү видеонд хэр одоо хөдөлгөөн нь хэр сайн байх юм муу байх юм тэрийг одоо бүгдээрээ харцгаая. За одоо бичлэг нь бол ингээд юм бол алдаа бол би өөрөөсөө олж харсангүй. За манайхаа одоо штэ хэдхэн секундын дараа энэ залуу маань болохоор Hellboy